Орой арьс ажиллагааныхаа үеэр хийдэг давхар цэвэрлэгийг харуулъя. Тосон цэвэрлэгч, хөөсөн цэвэрлэгч. Жижигхэн чоолкнуудаа нэг нүүрнээсээ ингэж холдуулчихаар амар байт юм аа. Окей. За тэгэхээр юу түрүүнд тосон цэвэрлэгч Bee Planing Mung Bean Cleansing Oil гэдэг. Яг тослог арьстай хүмүүс, хуурай арьстай хүмүүс, янз бүрийн арьсны тохиромжтой байдаг. Миний хувьд яг 2 памп буюу 2 удаа ангиж дараал сайхан нүүрэн дээр массажлаад өгчдөг. Химс ормоос энэ төр байхгүй байгаа учраас яг нүдээ нэг зөөл нөр ингэж массажлаа явчихаар нүдний будаг бол арилжиж байгаа үстэй. За ингээд ойролцоогоор минут массажлан да. Тосон цэвэрлэгч ашиглаж байгаа бол хамгийн чухал шат нь шууд угаахгүй. Гараа зүгээр чийгшүүлж агаад имүсжүүлэх. Шууд усаар угаахгүй ингээд имүсжүүлээд эхлэхээр тосон цэвэрлэгч нь цайраад ороод ирнэ. За одоо усаар угаана. Энэ нүрнээс мейкап болон орчны бохирдлыг бол арилгах зорилготой бол хөөсөн цэвэрлэгчийг дараагийн шатны цэвэрлэгээ гэсэн үг. Бас Bee Planing pH Balanced Cleansing Foam. Иймэрхүү хэмжээтэйгээр барьж агаад гарын дундуура массажлж агаад тэгээд нүрэн дээрээ үрээд өгчөндөө. Амар сайн хөөсөрчтэй. Нойтон нүрээ альчуураар арчихсан оронд нэг удаагийн салфетик ашиглаад байвал зүгээр санагдав. Яг нүрэнд зориулсан ийм хорол салфетикаар бас энэ авчдаг. Араас нь идэвхтэй орц ирүүлэхэд нүур баг зэрэг хуурай байвал зүгээр санагдтiin. Орой арьс арчилгааны суур бэлэн боллоо. Араас нь шууд идэвхтэй орц руу орно. Bee Planing энэ хоёр бүтээгдэхүүнийг хосуулан хэрэглэхэд нэлээд тохиромжтой байдаг. Ямар ч төрлийн арьстай хүнд тохирно гэдгээр айгу онцлог санагддаг юм. Энэ брендийн бүтээгдэхүүн Монголд зөвхөн Cloud9 онцгой хэрэгтэйгээр борлуулагдаж байгаа. Нэмээд миний нэрээр Anu кодыг ашиглах юм бол онлайнаарч дэлгүүрээс авсан 5% хөнгөлөхөөр байгаа шүү. Дэлгэрэнгийн видеоны тайлбарт оруулчих юм. За, идэвхтэй орц руу орно.